тодорхой формтой сурагч ах буй насны минь томоогүй үеийг сэтгэлдэн зурх цэвэр ариун инхийхэн цэцэг шиг үерхэл минь чи хаан вэ нэг ширээний хоёрын нууцны амны яриандуу ногооны талбар шуугар намрын тэр өдрүүддүү айшлах зүрхэндээ хайрладаг ангийн минь багшин үгэндүү айлгаж үгэндэн уярдаг айлгүй тийм айшиндуу 10 жил минь Сурагч насны минь эгэлхэн цэнхэр өдрүүд совдан хэлхээ дасрах шиг сэтгэлд хөврөн саял юм шиг нөхдийн минь цангинсан инээд санаа алдах намуухан дуутай зүрхний угаас наашлна сумын төвийн анирыг сэрэх дийзлийн дуу соёлын төвийн бүжгийг хүлээж хоног тоолсон гэгэлхэн нас сэтгэлээ илчилж чадаагүй нууцхан шохоорхол эзгэнд уйсан улаахан тууцтай минь дээгдэж бигийн амьдралын ганцхан зам зурайхад ай миний шаргалхан туяатай цэнхэр өдрүүд алганы минь хийтэй сурагчийн ширээтэй хамт тоодгорхон форумтой сурагч насны минь томоогүй үеийг сэтгэлд зурах цэвэр ариун инхрийхэн цэцэг шиг үерхэл минь чи хаана үлдэн вэ? Морин голын хөвөөндөө марцад бүдүүний өвөртөө сумын жижиг байшингийн нүмертөө сургуулийн шатны дэрэгдүү эргэхгүй мөртөө мартагдахгүй игшин бүртээ минь хамт зургийн минь цомогт багтсан шиг зүрхний минь гүнд үлдээ юу царс модон ширээ элэгдэх энхэн мөчөд цайлган хүүхэд нас минь огцрох энхэн цагт ариун намдан холбоог бүхнээс илүүд үзэж алаг зүрхний гүнээс андууд минь гэж бичнэм нандин сэтгэлээрээ нэгнээ өгүүлсэн насаараа бид нэг ангийнхаа хайрхан дулаан самын Монгол улсын гавьяат багш Раш онолтын нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд 1993 онд Түмэн Дэмбэрэл Гамуу гүнгээ Хүрэг сүрэн багш нарын бяцхан шав болон элсэн орж Ганх уяг Дэмэднэмбүү багш нарын удирдан 2003 онд төгсгсөн эрхэм ангийн найзууд та бүхэнд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бидэг өрөөлөөр нэгдэж нөхрөлсөн нэгэн үеийнхэн энхэн насандан буйраа дохор минийх эргээд уулзахад гэрэлтэх багын төрх минь би хэдний намар та додолдох баяр хөр минийх найзж нөхрсөн он жидүүд дурсамж би хэдний арван намраар сургуйда яарсан арван хаврыг хамт инээж үдсэн бидэг өрөөлөөр нэгдэж нөхрөлсөн бид нэгэн үеийнхэн арван намраар сургуйда яарсан арван хаврыг хамт инээж үдсэн бидэг өрөөлөөр нэгдэж нөхрөлсөн бид нэгэн үеийнхэн ирээдүйд тэмүүлсэн бяцхан зүрхний их л холыг мөрөөдсөн ирмөн сэтгэл бидний ууцхан нагдсан анхны хайр чиний нэгнэ гэсэн гэгэлгэн сэтгэл бидний арван намраар сургуйда яарсан арван хаврыг хамт инээж
үзсэн Билегээр өдөр нэгдэж нөхрөлсөн бид нэгэн андууд минь уянга хүслийн их шиг тэн утаг усан миний бидний уужуулста дэлгэсэн чигүүр миний уучран залгаад хуучдах дуртадгал бидний Гэрөлөөр нэгдэж нөхрөлсөн бид нэгэн үеийнхэн Эйхэн насандан буйраа хор минийх эргээд уулзахад гэрэлтэх багын төрөх миний бидний намар та дододох баяр хор минийх найзж нөхрсөн он жидүүд дурсамж бидний намраар сургуйда яарсан 10 хаврыг хамт инээж үдсэн Билегээр өдөр нэгдэж нөхрөлсөн бид нэгэн үеийнхэн 10 намраар сургуйда 10 хаврыг хамт инээж үдсэн Билегээр өдөр нэгдэж нөхрөлсөн бид нэгэн үеийнхэн бид нэгэн үеийнхэн Өмнө сайн хангаалуудын хайрхан дулаан сумын 10 жилийн сургуулийн 1993-аас 2003 он 10 дугаар ангид төгссөн харангийн багш Хамуу Дүнгээ Түмэн Дэмбэрэг Түрсэр багштай Хононгийн багш Ганхайг Дэмэний багштай 10 АБ бүлгийн охид хүү таахындээ 20 жилийн баярын мэндийг Хурцнаван өөрийн хангаа хүсэлэн тарын хангаа Оодом сэнхэр gon хангаа өмнөдний өөр хангаа болдог хайрхан дулаан сумын 10 жилийн сүмдийг өсөж өөрийнхөө харилцааг тусламжсан өөртөө хүлээн авч хүрсэн ирсэн ангийн охид таагүй талархал илгээе. Ингээд идэх сайхан баярын нар хэмжээг нээж өгөх юм хэмээн ангийн сөрөгч Туман баяр таныг ирэх тайлцаа хүлээн өрж байна. Эрхэм баян эрдэм билгийг түгээн дэлгэрүүлж багш нараа. Санаа цагаан заяад их ангийн найз нөхдөө. Эвийн хүчийг хилтгэн 20 жилийн дурсамж уулзалтаа хүндхэн нэрсэн явуулт гүнээ талах зүйн зэрэгцээ. Энэ өдрийн мэндийг ирж мэдчихлээ. За үзэл имэр хүрсэн нэг хүмүүс ага өдөр ачаал багш нартайгаа уулзаад сурагч насны дурсамжууд сэргэж за нэр цэвэр бүтэн яваа найз нөхдөд хараад тэднэрээ бахархах бас баярлах сэтгэл төрж байна. Бас омогч байна, огшиж байна. Дурсамж уулзалтаа ирж амжаагүй сэтгэл зүрхээр хамт байгаа нөхдийнхөө учир шалтгааныг бас хүндгэж хүлээж авч байгаа. Учир нь хүн болон математикчууд хаалтгүйч за эцэг болно гэсэн үг байдгийн адилаар тэд маань одоо хүний одоо төөрөг тавилангаар үр хүүхдтэй үлгэдсэн сайхан ачид эцэгийнхээ өөрийг гүйцэтгэж байгаа гэдэг итгэлтэй байна. За тэгээд бид бийсээ гомдох учиргүй юм аа. За өөрчлөх үедээ та өнгөрсөн зүйлээ өөрчлөхгүйч гэхдээ ирээдүгөө өөрчлөх нь гацаагүй гэж үг байдгийг одоо биелээ олж би бодож байгаа.
цаг хугацааны мөчлөгөөр тохиох 30-40 жилийн дурсамж уулзалтаар улам молнороо дахин уулзах өрөөлийг төвшүүлье. За дурсамж уулзалтаар та бүхэн сайхан дурсамж дүүр өнгөрүүлээрэй. Сайн сайхны хүчтэй та бүхэнд баярлалаа.
자, 만화화이로 오실 수가 없이 안돼 할때라도 올려주시나요? 우리 앞에 같은 분에게 목숨을 주실 네? 가슴이 아프고 비었다 사는 줄 알았어 이름이 너보다 무슨 기분이 이미 끝났습니다 아니면 말했네 Hangi уулзалтанд бүрдсэн ирсэн ангийн андууд та бүхнийг хараад сэтгэл хөдлөж байна. Бүгдөө найртай шүү. За ингээд энэ өнөөдрийн уулзалтыг би бас тодорхой хэлэхэд бид бүгдийн яг зохион байгуул ажил орсон. Та бүгдийн хамгийн гол нь сэтгэл зүтгэл хамгийн их байсан шүү. Та нар маань тэмцүүлээс энэ зохион байгуул гоё болж байгаа. Бид бүгдөө нэгэн хамтдаа нэг сэтгэлээр үзүүлж өрөөний хэлсэн шүү. Сайхан найртай сайхан бай. За ганцхан хөнгөн ихсээ хамтдаа энэ сайхан баяраа үргэлжлүүлье. Love is a burning fire.
Багш би ч холгойд төгссөн юм байна. Үнэхээр одоо шандраа багч ийм байд юм байна. Яг л хоолнд явж чинь. Ямар гоё хүмүүс вэ? Ямар сайхан юм бэ? Багш би жаа чи байд юм байна. Сайхан шандраа хараад одоо зовж байгаа ямар гоё юм бэ? Гоё уу да. Багч надад. Хадра багч на. Одоо энэ оцт хэвээр хүмүүс ай хэцүүтэй. Тэр хорндоо хүн ажиг гэсэн. Яаж дахиад хорндоо байна чи. Өө. Хаваа болж байгаа тэр бүтгэж одоо ингэж хаваагаас олон хүмүүсийг хүч олгоцоо байгаа. Бүгдээр нь баярлалаа. Одоо одныхаа хүмүүс нэг 10 хүнтэй нийлт юм байл. Зөвхөн 50 жилийн үг. 10 хүнтэй 15 хүнтэй. Ямар одод гоё байна. Энэ үнэхээр зүгтж байна. Хаваа баярлалаа. Хамшигт сайхан амжилт. Сайхан амжилт. Хаваа усарндаа танигдсан малчтаа сайхан хийгээд тэр атмосфераа сайхан хийгээд байсаар олцсон аргагүй нэг чадсан гарцаад ийм үе дээр явж байгаа шүү. Мундаг байна, сайхан байна. Хаваа үнсэр байна. Хайш. Хэд яваа. Хэд яваа. Хэд яваа. Өдөр одоо миний шавнар манд хүрэлцэн ирээд ингээд ийм сайхан уулзалтыг зохион байгуулж байгаа маш их баяртай байна. Багш нэгээс үнэхээр баярлалаа бахархаар одоо ингээд сэтгэл огшоод маш их гоё. Энэ одоо миний 4 3 5 дахь үеийн төгсөлт байгаа юм. Одоо дараагаар нь 3 үе төгсгсөн. Би ч тэгээд 10 анги төгсгсөн юм л дээ. Тэгээд энэ хүүхдүүд маань маш их гоё амьдралаа олоод зэгцэрсэн одоо ийм сайхан амьдралтай ингээд сайхан явж байгаад их баярлж байна. Багш хүн ерөөсөө шавьраа л бахархдаг. Тэгээд миний шавнар маань сайхан явхад бид нар маань бас яг их сайхан болдог шүү хүүхдүүд минь. Ингээд та өнөдөө баярлалаа. Ингээд сайхан баярлцгаагаад сайн явлаа. Тэгээд сайн явлаа. За сайн байцгаана уу? Эрхэм эцгэн шавнараа. Та нартай энэ өдрийн амар амгалан эрен мэдчилье. За та бүхэн маань 30 жилийн өмнө аав ээжийн адрайхан жаахан өрсөд гараас нь хөтөлцөөд ардын сургуулийн босхыг анхлаад авахж орж иржсэн бол 30 жилийн дараа алдрай жаахан өрсийн аав ээж нь болоод ажил амьдрал ус орондоо ихийг бүтээгч ийм иргэн болсон аав ээж болсон та бүхэндээ эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За багш хүн шавьраа бахархаж явдаг. Миний сайхан шавнар өнөөдөр бахархлын дээд бахархаж болсон явж байгаад нь багш маш их баяртай байна. Өнөөдрийн энэ уулзалт ямар гоё, ямар сайхан юм. Багш маш их сэтгэл огшж, амгшж. Ингээд та нартай дүүрэн жаргалтай, дэвшин баяртай яваараа миний хүүхэд гэдэг ерөөдөө бүргөө үүсье. Хайрцгийн баярын мэндийг хүргэе. За хайр шавнартай энэ өдрийн баярын мэнд хүргье гэсэн. За энэ өөрсдөө бүжээж аваад ийм сайхан шавнараа зохион байгуулад ийм үйл ажиллагаанд оролцож байгаадаа багш нь их сэтгэл өндөртэй ийм сайхан шавьтайдаа өнөөдөр их баярлаж байна.
За хайр шинэрдээ хамгийн гол нь эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ангийнхандаа та бүгдийг энд хүрэлцэн ирсэн маш их баярлж байна. Бид бүгд энэ 3 өдрийг маш дурсамж дүүрэн өнгөрүүлнэ. Та бүд сэтгэл 100% байхын тулд бид хичээнэ. За тэгээд эрхэм хүндэт багш нартаа бүх ангийн сурагчдын зүгээс бяцхан гарын бэлэг бэлдсэн. Тэгээд тэрийг гадуулъя. Та бүхэн минь уртудаа наслаж шар бид нартай олон жил үнэт сургаалаа хайрлаж яваарай. Багшта хүүхэд шүүсэн их өргөөний эзэм багшта хүсэл зоригсон нэрийн зав юм аа чигдээ даваад үзсэн тал самбар дээр чихрээ ярах шиг цагаан цэг дээр үжиж чиний урагнаар аммаг ирээ зэнтүүд дэгийг багштай баярлаа ölсийг тань дэжүчта ой юнгэрнэ тэканзаажүчта Багшта харванаас найз номер багшта хоёрнаас ардын туссан хүн багшта хожиг бүтгээс наран багшта хорвог юу вэ гүн бүлээ багшта эрүүдийг үсэ сасаа манай их одоо сургаал сайхан даруулаа багшта хүүхэд шүүгсэн их хөргөөний эзэн юм багшта хүсэл дэлгэсэн ирээдүйн замын их юм багшта 물정으로부터 차가운 물건도 못이 샤해도 뜸하르던 어르신 그 타인의 우dig내기 얼굴은 부스르네 내 지구로 산 울지가 말상 안 믿어보르하 우리든 삼상 위니 박시다 박시다 둘정으로 사로들고도 눈치 쉐다 화내미생 슈니 도든데 집이 가득이생 슈리기 민니체 미니 박시다 울지가 말상 안 믿어보르하 우리든 삼상 미니 박시다 박시다 속일며다시 아이름 모이름 늘리면서 나가다시 에게도 생에 드문 열어서 앞시 하라고 되면 내 웃지 말아도사 울지가 말상 안 믿어보르하 우리든 삼상 미니 박시다
багшта 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 물정으로부터 차가운 물건도 못치 샤헤다 등 하르드상 어슬링 타인히 우디그네기 얼굴용 부스드네 지구로로상 울지그와르상 안미드모르항 우리든 상상 위니 박시다 박시다 둘중으로부터 사로들고도 눈치 쉐다 오하는 힘생 슈니 도든데 지휘니가 되겠어. За өнөөдөр ингээд хүүхдүүдийнхээ 20 жилийн айн баяс дээрээ маш сэтгэл маш өндөр байна. За ингээд энэ ангийг 1993 онд одоо нэгэн бие анги 40 сурагчийг хүлээн аваад анхныхаа хичээлийг одоо цагаан толгойн хичээлээр эхэлж исэн сэтгэлд одоо тодхон байна. За 1993 онд ардын сургуулийн алтан босхийг алхаж орж ирсэн Шавнарта энэ өдрийн баярын мэндийг хүргье. Энэ цайлганд багш нь өргөж ирсэндээ маш их баяртай байна. Жижигхэн хөөрхөн шавнар хүлээж авч ирсэн бол одоо нас бий төрсэн сайхан мэрэгжилтэй ажилтнууд өнөөдөр энэ сайн цаашаа баярлаж байна. За өнөөдөр нар хордох хийсэн сайхан газар байгаад сайхан үзэсгэлэнтэй газар ямар гоё газар байна. Ийм газар сайхан Шавнартаа үзэж чадаа өндөр байна. 2003 онд манай би ч 20 онд төгссөн. Манай одоо төгсөх мондөг төгсөрсөн сапрын хүмүүс сайхан төгссөн байна. Сүүлийн сургуулийн 50 жилийн түүхэнд өндөө одоо нийлж байгааг харлаа. Анги ягаад нэрдэм бэ гэхээр хүмүүс нь сайхан ажиллаж, хүмүүс нь сайн явж, ингээд хурдтай бацж авт юм байна. Энэ одоо сайхан мондөг болчихсон шөнөр байна. Ингээд одоо 20-30 удаа ингээд өснөгөө өрөө. Үнэхээр баяртай байна. Янз сайхан байна. Нөөшөө сонсож байгаа ямар инээдтэй энергантай ийм сайхан байна. Миний хувьд бол үнэхээр хялбараа бахархаж байна. Хоёрдугаарт одоо маш хурамдар ирч хүч авчид. Цаашаа ямар гоё багшны жаргалч энэ ч байд юм байна. Шавнармын сайхан явж, шавнармын салбартаа мал мадаа захаас гэж амьдралаа сайхан авчиж, түрээд мэлчээд түрээ албаа ингээд ашаад өндөр чөлрөөд бизнесээ хөлдөр авсаад ийм одоо насны дээр ирчихсэн юм байна. Ийм мондөг үнэхээр бахархаж сайхан байна. Шавнартаа эрэгөө болсон Шавнартаа бүгдээр мэрийн мөргий хүндэд сайхан болж байна. Азаргал эрүүл сайхан хөшөөрөө. Ингээд өсхийн Монгол хэлний олимпиадаар одоо Батамсар маань авраг болж байлаа. За хэн их жаргал хоёр маань одоо математикийн авраг хүүхдүүд болж байлаа. За ингээд манай ангиулд нэгдүгээр ингээд уншихын олимпиадын авраг анги болж байсан. Олон сайхан тийм урлаг спортоор дандаа тэргүүлдэг ийм ангийн хамт олон байсан. Багтнаад маркетэл манайх дандаа нэгдүгээр байр гэдэг эзэж байлаа. Энэ бүхэн маань хүүхдүүдээ маань одоо авиас чадвар, урлаг спортын авиас чадвар нь одоо илэрхий байдаг байсан. За ингээ хөөрхөн хүүхдүүд маань их хөөрхөн аав ээжийн гараасаа хөтлсөн бяцхан хөөрхөн охид хүүгүүд орж ирж исэн бол өнөөдөр одоо алга үрсийн аав ээж болсон, ажил амьдрал нь дэвширсэн ийм сайхан яваад нь одоо хідэн хөөрхөн Шавнартаа багш нь хийх бахархаж хүүхдүүдээрээ омгшиж маш сайхан байна. Тэгээд ер нь багшийн сэтгэл бол одоо багш нь бол юугаар бахархдаг, шаваараа бахархдаг. Ийм учраас та нараараа багш нь маш их бахархаж шүү. Та нартай хайртай шүү гэдэг үгийг дахин хэлье.
одоо жил болгон уншихын олимпиад Монгол хэлний олимпиад орж ирсэн. Тэгээд аймагтаа 2 дугаар байранд орж ирсэн. Тэгээ багш нь бас одоо нөгөө наадмаар бас тэргүүний багш гэсэн тийм юуг одоо оролдоонд тэргүүлсэн багш тэгээд бас шагнал хийсэн ингээд багш нарыг одоо хүүхдүүдтэй ангиараа уншихын олимпиадад орж явахад одоо бүх ангиудыг шалган тэгээд төрүүлсэн ангийг бас шалгадаг байхгүй. Тэгээд аймагт байр эзэлүүлдэг гэсэн. Тэгээд нөгөө би боддог энэ багш нар яасан сайхан юм бэ чөлөөтэй явуулах гэж би ямар лайтай энэ хүүхдүүдийг дахиад шалгуулах гэж гээд бас тэрнээсээ бас залхаж ил байсан байгаа юм. Мундаг тэргүүнээс хайртай байсан. Манай янжин цэвэрлэл одоо мужиг урлаг талтай ихсэн. Тэгээд нэг урлагийн үзлэг болтгол доо. Урлагийн үзлэгээр нэгдүгээр ангидаа шүү дээ. Анх урлагийн үзлэг болоход би шууд янжин цэвэрлэл мэдэхгүй ямар ч авьяастайг мэдэхгүй гэж. За янжин цэвэрлэл бүжиглүүлж үзэг болохоор чи одоо урлагийн үзлэгээр заавал бүжиглэн шүү. Юуны урлагийн үзлэгээр янжин цэвэрлж бас тэргүүн юу байр эзэлж ирсэн. Тэгээд манай чинь бас урлагийн үзлэгээр бас гайгүй дээгүүр орж ирсэн юм. Тэгэж янжин цэвэрлэл хүүхд анх юуг бас нээж өгчээсэн. Тэгээ амнаас чадвар өгчээсэн. Бид нар чинь тэгэл төвшин давтаах шалгалт гээл математикийн олимпиад, уншихын олимпиад, монгол хэлний олимпиад гээл сургууль дээр явуулдаг байлаа шүү дээ. Тэгээд манай ангиас чинь бол энэ байсагчсан чинь бол их сүрхий авьяастай шүлэг мүлгийг хөөрхөн уран тад уншдаг. Тэгээд нөгөө шинэ жилээр хүүхдүүдтэй ингээд нөгөө бэлэг өгөхөд ангиас ингээд 5 хүүхэд шалгуулдаг байсан шүү дээ. Тэгэхээр чинь манай ангиас чинь энэ баясгалан энэ га хоёо энэ тэрнэлэн зарим нэр нь марчаад байна. Ирээд болохоор хүүхдүүд бэлэг тодорхойлоод бас хэнийгээ тодорхойлт юм гэлээ гэж багш басаад юутай л эрдэстэй л байдаг байсан. Одоо зарим нь хөөрхөн бэлэг ах байсан гэл гордод идэг яана гэж бол өдөр шөнийн бодлогоос чинь бас бэлэг тодорхойлоход нэлээд хүнд ачаалттай юм шиг санагддаг байсан. 6 дугаар ангидаа би баг ингээ агуу тэр марсти мөрний хонхор ингээ дагуулж явж байлаа. Сүүлдээ замдаа усан байлтаа хийж байгаа. Одоо маш гоё техник уламжтай дургуутан байгаа аймаг өндөр хөдөө өсөлтсөн. Өшгөлж байгаа тэр одоосон. Тийм юм чи хүмүүсд хойр туулж ордны яадаг юм байна. Тэр юм мартдаггүй юм байна. Яг ийм дугаадаг шингээч нь яг тэр үш дугуйгаа яваад нэгжсэн. Ийм сайхан дуртай зөндөө байна. Тэгээд 20 жилийн доржиж уулзсандаа ирсэн найз нөхдөд ингээд баярлалаа. Энд ирсэн хүмүүс бол евийн хүчийг илтгэж ирсэн хүмүүс байна гэж ойлгож байгаа. Ирээгүй найз нөхдөдийн шалтгааныг биднээс хүндэж хүлээж авч байгаа. Хүнд бол хүндгээ хүлээж авах зөндөө шалтгаан байгаад байна. Эцэг эхийн үүргээ гүйцэтгэх нь эрүүл мэндийн шалтгаан байна, тий? Тэр болгоныг биднээс ойлгож байгаа. Нэр хамт баярсан тийм найзуудаараа үнээр баяраа хараад гоё. Бас нэг хүнд нэг огших баярлах юм гэж юм байдаг юм байна. Нулимс гарахаар олон сайхан мөчүүд бодож байна. Тэгэхээр 20 жилийн уулзалт хамгийн гоё тодтох нь дурсамж уулзалт гэж тийм ээ. Тэгэхээр нэрээс хүн ангаараа бахархдаг, анд найзуудаараа бахархдаг. Бүр хамгийн гол нь багш нараараа бахархдаг тийм ээ. Өнөөдрийн энэ уулзалт үнэхээр нэрээс та өгөөрч хэлэх аргагүй гоё байна. За ангийнхаа нийт хамт олондоо энэ тийм мэдээлэлтэй. За 10 жилийн 2003 онд төгсөөд 20 жил болсон байна. Цаг хугацаа бол маш харамсан сум шиг өнгөрсөн байна. Өнөөдрийн энэ сайн бэлтгэл бид нар маш олон хамгийн өмнөөс энэ сарчлалын хүмүүс төлөвлөж ярьж хийж байгаа. Бас нэлээд өндөр эрсдэлтэйгээр манай ангийнхан цугласан байна.
За ер нь бол уулзалтанд хүрэлцэн ирсэн найз нартай маш их баярлалаа. Тэрийг хүндэтгэн ирсэн. Цаг цагаа зарцуулж ирсэн багш нартай маш их баярлалаа гэж хэлээ. Ирж ямжаагүй сэтгэл зүрхээр хамт байдаг. Бид нартайгаа үргэлж хамт байдаг найз нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд ангийнхаа нийт хамт олондоо найз нартай 20 жилийн айн баярын мэндийг хүргье. За өнөөдөр ингээд 20 жилийнхаа уулзалтыг хийж маш өндөр байна. Маш их донтолтой, хүлээлттэй өдөр хоногс маш олон хоног хүлээж өнөөдөр ингээд 2 дахь өдрөө уулзалт маш амжилттай сайхан явж байна. За тэгээд бид нэр 20 жил бол хамсан сум шиг л өнгөрсөн байна. Сургуулаа төгсөөл тэгээд ажил амьдралын гараа гэр бүл зохиох гээл яг 20 жилийн дараа ихэд яг нэг амьдрал төвшөөд бүгдээрээ нэг карьер одоо албан тушаал дээр ямар нэгэн мундаг ажиллаж байгаа хүмүүсүүд зөндөө байгаа манай ангиас мундаг багшч төгсөгч нар бас зөндөө байгаа. За тэгээд төгсөгч нартаа нийс төгсөгч нартаа энд ирсэн болон ирээгүй амжаагүй сэтгэл гаргаж ангийнхантайгаа сэтгэлээр хамт байсан төгсөгч нартаа найзуудтай та бүдтэй бүгдэнд нь ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээд За 20 жилийн уулзалт маань сайхан болж байна. Нартай хурдтай хүмүүстээ сайхан уулзалт болж байна. Ирсэн тав хүмүүстээ баярлалаа. Ирээгүй ч гэсэндээ сэтгэл зүрхээр хамт байгаа. Найз нартай маш их баярлалаа. 20 жилийн уулзалтанд ирсэн бүх ангийнхандаа баярлалаа. Энэ уулзалт ерөнхийдөө их гоё зохион байгуулалттай багш ер нь их гоё уулзалт болж байна. Ирсэн багш нарт даан баярлалаа. Тэгээ манай ангийнхан 30 жилийнхаа уулзалтнаар бүр олуулаа ирээрэй гэж хүсье. Бүгд нь эрүүл энэ хороогийн хамгийн сайн найзуудтай болон багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Уулзалт маш гоё болж байна. Ангийнхаа найз нарт болон багш нартай эрүүл энс хаз жаргал сайн хүсье. Багш нартай болон ангийнхаа хамт олон эрүүлэг энэ хороогийн хамгийн сайн хүсье. Уулзалт ирсэндээ сэтгэл аягүй өндөр байна. Найзуудтай болон багш нартай баярлалаа. Зохион байгуулсан зохион байгуулагч нартай баярлалаа. Үнэхээр гоё байна. Бүгдэнд нь хайртай шүү. Юун түрүүнд анги хамт олондоо хайртай багш нартай 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Урьсан хамт олондоо баярлалаа. Зохион байгуулсан найз нөхдөдөө баярлалаа. За энэ 20 жилийн уулзалтанд ирсэн маш их сэтгэл хангалуун байна. Багийнхаа гоё дурсамжуудыг ярилцлаа. За ингээд 20 жилийн уулзалтанд сайхан байна уу. Үнэхээр эднэрийг хараад огшиж байна. Багш нар маань хүндэтгээд сайхан хаа байсан газраас үрээд ирлээ. Багш нартаа баярлжээ. Тэгээ одоо энэ ангийнхан гэдэг чинь 20 жил өнгөрцөн багт ч одоо жижиг хүүхдэрээ л байна. Их гоё байна. Өнөөдөр уулзсан нэг одоо тэгээд хэлэх хөвж олдохгүй байна доо надад. 20 жилийн уулзалт төрчээд их гоё байна. Баяртай байна. Хүрэлцэн ирсэн багш нар ангийнхандаа бүгдэнд нь баярлалаа. За 20 жил маань гэдэг чинь үнэндээ гоё байт юм байна. Би 10 жилдээ ирээгүй 20 жилдээ их уулзалт зорж ирсэндээ маш их баяртай байна. Нийт ангийнхандаа бүгдэнд нь хайртай шүү. Айн баяртай хүрэлцэн ирсэн ангийнхаа найзуудаа багш нартаа их баярлалаа. 20 жилийн уулзалтаа мөгд төрсөн ангийнхан хамт олондоо ингээд баярын мэнд хүргье. Манайхан мөгд сайхан суглаа. Сайн байна уу? Цаахындээ энэ өдрийн мэндийг хүргээд нийт төгсөгчтэй баярын мэндийг хүргье. Найзуудаа, багш нартаа энэ хороогийн хамгийн сайн хүсье өрөөж байна. Ингээд 20 жилийнхаа баярыг хэлж байгаа ангийнхандаа болон багш нартаа баярын мэнд хүргье. За ингээд энэ бол бидний одоо их амьдралдаа дурсамжуулж байгаа ийм сайхан үйл явдал болж байна. Өнөөдөр бүгд насандаа очиод үнэхээр л жаргалтай ингээд инээсээр угаал
дуусаар байгаа л ингээд бүх юмаа сайхан дурсаал ингээд их сайхан байна. Ингээд бүх төгсөлтийнхаа найзуудад 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Эрүүл их аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө 3 онд Хархан Талан сумын 10 жилийг үргэлжсэн. Тэгээд одоо хүртэл бид нэг л мэд 20 жил өнгөрч гэж. Тэгээд 20 жилийн уулзсан тэгээд сэтгэл их өндөр байна. 20 жилийн уулзалтанд ирсэн ангийнхээ найз нөхдөд баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд амьдралд нь эрүүл аз жаргал хамгийн сайхан хүсье. За ингээд 20 жилийнхээ уулзалтанд ирсэн ангийнхаа нийт найзуудаа энэ өдрийн ирээгүй уулзалт гэсэн өнөөдрийн амар хамгаалан гайлтгаад тэгээд бид ингээд сайхан дурсамжаа сэргийж одоо яг ингээд 20 жилийн өмнөх шиг ингээд сэтгэл төрж уулзж чадаа одоо бид их баяртай байна. За ингээд энэ уулзалтыг зохион байгуулсан зохион байгуулагч найзуудаа баярлалаа. Өнөө түрүүнд ангийнхандаа бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ сайхан баярлаарай. Тэгээд би ч нөгөө ер нь бол нэг жил энэ ангид байсан. Гэхдээ миний нэг жил бол 10 жил байсан юм шиг ийм гоё дурсамжтай нэг жил байсан. Тэгээд ангийнхандаа намайг өрсөнд баярлаа. Бүгдэнд нь хайртай шүү. Манайхаа амжилтыг уулзалтыг хийгээд бүгдөө сэтгэл өндөр сайхан байна. Мантай байна. Одоо хамт олон найзуудтай ангийн хамтаа аз жаргал сайхан түүний үсээрээ. Одоо 20 жилийн бид бүх найзуудаараа суулгаад уулзж байна. Тэгээ ангийнхаа бүх найз нөхөд өөр гэр бүлд аз жаргал сайхан бүхнийг хүсээрээ. Манай ангийн хүүхдүүд бол ер нь дээд доод 2-3 үедээ бол хамгийн сурлаг, урлаг, спортын мандалагч хүүхдүүд байдаг гэсэн л та. Ялангуяа манай хүүхдүүд бол спорт тал дээр үнэхээр авьяастай. Сурлагын хувьд бол авьяастай. Ялангуяа математикийн хичээл дээр бол бас нэлээд мундаг хүүхдүүд бол байдаг байсан. За ер нь нэлээд олон уралдаан тэмцээнд ангиа төдийгүй сургуулаан бас төлөөлж нэлээд олон тэмцээн уралдаан, бүсийн, аймгийн хэмжээний тэмцээн уралдаанд ордог байсан л та. Одоо тэрийгээ ч гэсэн батлаад одоо энэ жилээс эхлээд одоо манай ангийн төгсөлтийн 20 жилийн ойтой бас давхцаад сургуулийн Хархан Талан сургуулийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн одоо энэ жилээс эхэлж хийгдлээ. Одоо цаашдаа уламжлалт болгоо жил болгон хийгдээд явна. За энд манай ангийн төлөөллүүд бас мундаг амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болсон. За манай ангийн хүүгүүд бол айгүй тийм сурлах сайтай. Сургуультай ер нь сурлагаараа нэлээ дээгүүрт ордог. Тэгээд спорт тал дээр айгүй мундаг бас ер нь л тэргүүний анги байсан. Манай хүүгүүд маань их даруухан. Охтууд нь бол ерөөсөө юмд их gaajтай. Хархан Талааны сургуулийн урлаг спорт бүх юмдаар одоо тэргүүлдэг тийм анги байсан. Дээд доод ангийнхандаа ер нь их манлайлсан тийм мундаг анги байлаа. За тэгээд би нэг хөвгөлтэй юм ярихад манай анги 9-р ангид байхад цэлэг багш биднэрт хөдөлмөрийн хичээл охтодод хөдөлмөрийн хичээл ордог байсан. За тэгээд хөдөлмөрийн хичээл дээр охтодод болохоор зэрэг та нар одоо ээж болно, эхнэр болно, ядарч борцгоо хэд сур гэд. Тэгээ биднэрт гэр гэрээсээ нэг хил гурил тэгэл сахар жоохон сахар жоохон давс тэгэл боонэц гэр гэрээсээ жоохон хөвчраад тэгээ 80-ийн байрны гал тоонд охтуудаараа цэд багш биднэрт борцог яаж хийхийг зааж өгöd. Тэгээ тэрийгэ зарна гэд мөнгө олно. Тэгээд гал тоонд борцгоо хийгээд
тэдэ багш удирдаад тэгээд борцсон. Гэтэ энийх муухан хамтдаа борцог байгаагүй. Тухайн үедээ тэгэл ямар ч л байсан идчихмээр л байсан. Тэгээ нөөдгийг нэг хилээр нь савлаад дэлгүүрт ингээд нөгөө тавилдаг байхгүй юу гиндаахын дэлгүүр. Нөгөө борцог чинь зарагдахгүй энэ чи энийг аав гэд. Тэгээ нөгөө борцог нь одоо нөгөө өөртөө зарч чадахгүй хөвгүүдтэй шахаад. Манай ингээ хөвгүүд чинь тэгээд нөгөөт хийчихсэн нэр амаа алахгүй тэгээд өгтөдийнхөө борцгийг баха идчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ буцаагаад нөгөө хөвгүүдээс мөнгөө нэхэд борцогны мөнгө гээд тийм хөвгчлөлтэй явдал тохиолдчихсэн. Хавар болохоор л манай сургуулийн нөгөө овшгой дээр айгүйх очиж мөрөгдөг. Тэгэл нөгөө дөм мөнгөө гуйгаал айгүй тэгж их явдаг байсан. Тэгээд дугуугаар айгүй тийм овшгоор явдаг. За тэгээд нэг удаа манай ингээ охтууд овшгоор явсан. Бүгдээрээ дугуй унаал. Тэгсэн чинь манай ингээ хөвгүүд хэрийг мэдчихээд аянда хөвгүүдээсээ нууж явж исэн л та. Тэгээд тэгсэн чинь биднийг орой буцахт мэдчихээд нөгөө яг дээдлийн сумын дээдлийн гүүрэн дээр бүгдээрээ яг гүүрэн доогор бүгдээрээ орцсон. Тэг яг бид нэг ингээ гүүрээр ингээл гараал ирсэн чил тал талаас гарч идэн тусгаалч хөдөн цавирч хоёр талаас шидээл. Бид нар ойрлоо. Тал талаас ингээ захирч гарч ирээ. Биднийг айлгаж байгаа гэд. Тэр айгүй өсөвчлөлтэй түүх өгдөө. Бүрэн аймгийн Харган Далайн сумын 93-аас 2000 оны төгсөлт ер нь дээшээ доошоо 2 3 үед нь бол манай анги охтууд бол ер нь одоо бүжиг таанц тийм ээ одоо ингээд урлагийн ямар тэмцээн уралдаан бол манай анги охтууд дандаа оройд нь манлайд нь явдаг байсан одоо ангийн хөвгүүд бол их бахарж явдаг. Манай ангийн банд нар бол ер нь дандаа төвийг сахисан тийм нуруулаг тийм ер нь дундын одоо юу нөө яг ингэ тэгшилцэн шиг л тийм залуучууд байсан. Одоо манай ингэ амьдрал дээр амьдралаа авч яваа байдал одоо тийм ээ төрийн албанд хувийн салбарт явж байгаа нь одоо манай ангийн банд нар ер нь төлөв төвшин сууртай, бууртай ийм залуучууд байдаг манай ангийн банд нар ч гэсэн. Манай ангийн охтууд бол үнэхээр мисүүд байсан шүү. Дээшээ доошоо хоёр уйл зүгээр л бацдаг байлаа ш та. Ер нь бол 7 төгсдөг жилээ бид нар шинэ жилээ 99-өөс 2000 онд шилжих шинэ жилийн тоглолтод оролцоцгоогоод. Тэгээд тэр шинэ жилийн тоглолтод оролцоход тэр сте айгүй их том дурсамжуулсан. Манай бүжгийн багш, Пүрлэн багш гэдэг дуу хөгжмийн багш Чоожин багшийн Бачимэг багш гэж байсан. Тэгээд тэднэр нь дууг Бачимэг багш дуу бэлдүүлдэг. Хин Пүрлэн багшлахтаа нэр бүжиг бэлдүүлдэг. Тэгээд бид нарыг том хүүхдээр жижигхэн хүүхдээр засан бүжиг хүүхд ихгүй том хүүхдээр засан бүжгээ хийх тийм гээд тэгээл анх удаага бид нар тийм засан бүжгэнд ороод тэгэхэд дандаа манай ангийн охтууд зугаар орж байсан. Дэ энжин цэвэр бэнк чаргал андажа бадамсран мөнх чимэг би тэгээ бид нар хамт орж исэн. Нэгнээсээ борц аваад, нэгнээсээ будаа аваад, нэгнээсээ нэг төмпөө аваад, тэгээд хадаг гисар яваад тэнд очиж цой үйж идэл тий. Одоо хинээс самка одоо гэхдээ ер нь ганцаараа их байдаг гэсэн. Тэгээд ээж аав нь хөдөө мал дээр самка гэж луугийгээд манай доотлын ангийн залуу байсан. Луугийн 4 ил будаа авчрал. Би нэг хоньны гуй гэрээсээ гусаал. Тэгэл будаа тавар гэж гисэн. 2-20 тоогоор 2-4 будаа тавар гэж лөө. Оройн бүгдийн одоо ангийнхээ залуучууд бүгдийн садгачаал галаан багсгачаал жоохон аргалаа жоохон үнсийн ингэж жоохон ингэж мөн найз яасан гинэ сандраа лаква гарсан жил нэг нөхөр илэгдэж намайг нэг юм дээлтэй чи яаж биш таа гэж үгсэн жил улам ондрох энжин цэвэр мегавтрон 3 дээл өмсцэн поохтор очил мөнгөө ингэ тэр юун дээр л би өст амар их гайхчихсэн бүр яг зохиж авсан шүү дээ. Тэр амар тод санаа. Багш нарын зөвлөгөө тий. Бөвшөө амар шүүх манайсаа хувьд бол тийм шүүх хурц шиг юм болно заяа. Сайн муугаар нэрээ сүр юм яриа. Эднэр бол ерөөс төгсөхгүй, найдлахгүй хүмүүс. Мэдгүй. Энэ янзаараа та нар бүгд өөрөө 0. Улаан жумнаас ардаар мардаа шиг амар юм ярьдаг заяа.
Тэгээд болсон байхгүй тий. Тэгсэн. Тэгээд нэг нь очоо тэгээд тарчаа. Нэг нь очоо тэгээд юу гэж загнуулжсэн юм чи тэгсгээр нь хамжаад тэгээд бид нар ч гэсэн амар шоктой, багш нар ч гэсэндээ бас айдас үүдтэй. Тэгээд гарч ирээд бас гандан бурахгүй нөхдөөчүүдээ айлын найрлуудаа гэл садаа гол руу шүнд алхаад орой тарж гарч ирээд алхаж явсаар агаад айлдаа очиод хоолонд идчихэл билгөх. Найранд нь орж байхад найрлаа тий. Хамаг юм идчихээ за. Хамаг юм идсэндээ тэгээд ирсэн ч очиод бэлгээ өглөө. Бид нарт өгөх юм байдгүй. Яана энэ чи би хэлэлгээл тэглээ. Манай ангийн тий. Тэгсэн чинь манай ангийн баяр магна хэлэхээр боллоо. Бас арай бидний шалаа гол айл хийсэн. Нүүрэн гэж байсан бах тийм ээ. Ойрхон байсан. Тий. Тэгсэн чинь босоод. Тийм босоод згснаад уучлаарай. Бид нар ингээд ерөөсө амтсангүй бэлгээ авчаад ерөөсө амтсангүй дараа тэгж байгаа бэлгээ өгье. Тэгээд яг хөтэ зайдвал нэг магнагаар хилүүлээд нэг юм овоо сэтгэл ууж ирчихээ. Юу яасан байгаа байхгүй. Одоогор бол нөгөө баг лизингээр ямар ч өгөл гэдэг. Тий, лизингээр найранд орсон. Тэгээд хитүүлээч авах та тэгээд шүнжэнгөө алхаж очоод тэгээд бид нар ч одоо жоох хөвгт гэлгүй юм уулгацсан байлгүй яла. Ирэхдээ зүгээр чихтэй хүн өөртөө өвчлөлтөл ингээд сайхан ирсэн санагдаад идгээ. Тэгэл байжсэн л удалгүй 7 хоногийн дараа билээ цогчаал гэрийн гадаа дуудаж байна. Тэгэл гарлаа яав и болоод гарсан нөгөөх ууж мартчих гэсэн чинь үгүй та нар нөгөө бэлгээ өгөхгүй. Багасаа би ядл өгдөг. Тэгэл бид тий. Тэгээ тэр найранд ороод дуулж муснаа. Найранд ороод гэсэн. Амар хаталтай амар гой амар гой. I don't see. Амар юм. I don't see. Тэгэхээр нөгөө ангийн дөрхөд тэгээд кармат юм байгаа юм гаргаад байна. Дооны дөө. Халуун илгэн нутгийг манай гая ястай маш амжилттай эхлүүлээ. Төрж дуулаад бүгдээрээ дуулаад нэг нэгээрээ бол дуулаагүй бүгдээрээ бүгдөө дуусан шүү дээ. Бүгдөө дуусан. Нийтийн дууны төвөр авч авсан баг. Тийм ном гарч байгаа л баахан дуусан. Манайх баахан ном авсан. Хэдүүлээ тэр дуунасаа нэг ганц бадгаа илчих уу. За тэгэл та. Тэгээ. Элэг зүрхнээс соята инхримон наданутагами Элэг зүрхнээс соята инхримон наданутагами Sayata Erdinal Tangolagimi Setzing Shimig Tetegen Zinneni Khawarat Jadakar Morumbo
Миндэр хүчигдэх хүн энэ талбайд Чингэн хонхны цангинах дуу
сонсоо жинжигийн хөгжөө